Монгол хэлний тухай хуульд улсын сургуулийн сурагчид 5 дугаар ангиас англи хэл үзнэ. Энэ нь хувийн сургуульд хамаарахгүй гэж зааснаас ерөнхий боловсролын сургууль төгсөгчдод гадаад хэлний мэдлэгийн түвшин харилцан адилгүй болжээ. Энэ нь боловсролд тэгш бус байдлыг бий болгож байна. Эдийн засгийн чуулганыг өгтөж шин сэргэлтийн бодлогын 6 зорилтоор урьдчилсан хилцүүлгийг энэ сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулахар болжээ. Үүнд эрчим хүч, төрийн бүтээмж, аж үйлдвэржилт, хот хөдөө, бомбт, ногоон хөгжлийн сэргэлт зэдвүүд багтсан байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд буган ивэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гарлаа. Улаанбаатар хотын захирагч Сумын Азрын өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн 15 болон 18 дугаар хороонд байрлах зөвшөөрөлгүй 73 гаражийг буулгалаа. Энэ жил 4860 гараж буулгахаар төлөвлөж байна. Америкийн Fox News мэдээллийн агентлагийн Украинд ажиллаж байсан зураглаач Пьер Закаржевский сэтгүүлч Александра Кувшинованаар амнасаа алджээ. Зээлжих зэрэглэлд тогтоогч агентлагууд Орос улбаны улсыг өөрийн дефолт удахгүй зарлах төвшөнд байгааг анхааруулж байна. Хэрвээ ийм зүйл тохиолдвол энэ 1998 оноос хойш болж буй Оросын анхны дефолт болох юм.